90 жилийн түүхтэй улсын 1-р төв эмнэлэг өнгөрсөн хугацаанд 16 сая иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинжилэн сайжруулснаар элэг шилжүүлэх болон чүмэг шилжүүлэн суулгах хагалгааг дотооддоо амжилттай хийж байгаа. Тоног төхөөрөмжөө шинжлэх хүрээнд Австрийн засгийн газраас улсын 1-р төв эмнэлэгт 7 сая еврогийн тоног төхөөрөмжийн бусдын тусламжийг олохоор шийдвэрлэжээ. Эргэтэн шилжүүлэн суулгах, ясны чүмэг шилжүүлэн суулгах. Тэгээ ер нь бусад онцлогын эмчилгээний чиглэлээр бол том технологиудыг бий болгоод тодорхой үр дүнд хүрээд ажиллаж байна. Нөгөө талаар одоо бас тоног төхөөрөмжүүдийн шинжилгээг хийх тал дээр энэ оны сүүлэхэд бол Австрийн засгийн газрын өнгөлтөө зээлийн тусламжаар 7 сая евроны тоног төхөөрөмжийн шинжилэл хийгдэх бэлтгэл ажлыг хангаад явагдаж байна. Ингээд ирэхэд бол манай эмчилгээний онцлогооны одоо хийж байгаа зарим тоног төхөөрөмжүүдэд шинжлэх нэмж цоо шинээр бол энэ зайнаас чулуу бутлах юм аппарат орж ирэх юм. 1990 оноос хойш өнөөдөр готл супермаркет банкны тоо хэд дахин нэмэгдчихсэн хэрнээ улсын нэгдсэн эмнэлэг нэгэрч нэмэгдээгүй байгаамаа. Тиймээс нэгдсэн эмнэлгийн тоог нь олон болгож чадахгүй маа гэхэд хэвтэн эмчлүүлэгчтэй хэрэгтэй эмчилгээний ор, хувцас зэрэг стандарт хангасан зүйлс нэгдсэн эмнэлгүүдэд үргэлж дутагдaltaй байсаар иржээ. Тиймээс хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Эмчлүүлэгчдийн энэ зөөдөг тэрэгцэрийг шинжлэх төсөл гэж манайхан бичсэн байл. Зорилго, үндэслэл, бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг ямар зорилготой гэдэг ийм каталогыг одоо энэ бол эмнэлгийн зориултын одоо бид нар ямарыг хэрэгжилж байгаа вэ? Үнэхээр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг бол бид нар төсөл хөтөлбөр засгийн газартай хандаад бол аваад байна. Гэхдээ яг энэ зөөлөн хэсэг буюу өвчтөндөө чиглэсэн зүйлүүд дээр бол бид нар бас хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа юм. Энэ мэн бол бас маш чухал байдаг. Тэгээ энэ ямар үнэтэй байх вэ? Энэ каталогыг бид нар бол авахд нийтдээ 4-ыг авъя. Тэгээ нэг нь бол 2 сая төгрөгийн үнэтэй судалгаа гарсан байна л да. Улсын 1-р төв эмнэлэгт орон нутгаас ирсэн иргэд түлхүү ирж амжилуулж байна. Энэ онд тус эмнэлэг 17 дахь сая иргэдтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэнэ.